За, алтан үеийн шоны анимуудын залгамж халаа бол Attack on Titan байсан. Харин Attack on Titan-ы залгамж халаа буюу одоогоос нэг 10-20 жилийн дараа бол нэлээд олон хүний томог мастерпис болж үлдэх бүтээл бол Jujutsu Kaisen Demon Slayer 2. Яг би Demon Slayer-ийн зохиолыг олж явах өөрөд гэж боддог. Гэтэ тэр зураглал, сценүүдийн найруулга, хөгжим, дөрүүдийн дизайн, маркетинг гэдэргээл ер нь бол тэр хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй дээд түвшинд хүрсэн юм шүү дээ ялцчихв. Ялангуяа японочдын хувьд бол өөрсдийн соёлыг гадныхан таниулж байгаа хамгийн үнцэнтэй контентуудынх нь нэг. Адаглал нэг рандом Америк залуу одоо бол Японы үндэсний ус, Солонгос үндэсний ус хоёрыг бол хараад яллахаар болчихж байгаа байхгүй юу Demon Slayer ячаар. За тэгээд та нарын ихэнх нь л мэдж байгаа бах. Аниме маань 4-р сизон буюу Hashira нарын бэлтгэл арга засагтаад эхэлсэн. Одоо бол 4 анги гарсан явж байгаа. Энэ арк бол Hashira нарын бэлтгэл хэрхэн явагддаг, бас сүүлчийн талаанда хэрхэн шаргуу үлдэж байгаа талаар нь гардаг нэлээд чухал арк. Тэгээд өнөөдрийн бичлэгийг Invision спонсорлж байгаа. Тиймээс хэрэг та бүхэн энэ аркийг цаг алдалгүй үзмээр байгаа бол Invision-ы аним багц болон Look TV-гээс Монгол орчуулга дуу оруулалтайгаар гэрүүлээрээ том бэлэгцээр тухлан суугаад албаас нэрхтээр үзээрэй. Шинэ анги нь бол Японд бүтэн сайн цэцэгтаад шууд тэрнээс маргааш нь буюу нэгтгэд орчиж байгаа юм билээ шүү Invision-д. За тэгээд энэ анимын галзуу зураглал, өмнөх аркийн үйл явдлууд эдрийг бол би ярих шаардлагагүйгээр ихэнх нь үзсэн мэдж байгаа бах. Тийм болохоор өнөөдрийн бичлэгээр голцоо дөрүүдийн танилцуулга, миний хэлэх гээд байдаг санаа үзэл бодлыг илэрхийлэх жишээ болж үйц гой дөрүүдийг сонгож авсан. Тэгээд мөн эдгээр дөрүүд Япон улсын соёлыг яаж сурталчилж байгаа гэх мэт жоохон хөнгөн сэдвээр бичлэг хийлээ. За, уламжлалт шонен анимын гол дөрүүд гэж байдаг. Жишээ нь Luffy, Naruto, Goku гэдэг шиг тийм зөөлхөн сэтгэлтэй сайн дөрүүд. Танжиро бол ялцчгүй тэдний нэг. Бараг тэр идээс ч илүү зөөлхөн сэтгэлтэй гэж хэлж болохоор үнэхээр хайр татам дүр. Би болохоор хувьдаа энэ дүрийг үнэхээр балиашгдахыг хүсдэг байхгүй юу? Яа гэвэл сүүлийн хэдэн жилүүдэд ер нь л ихэнх үзэгчид тийм муу талын дөрүүд, тийм ямар ч эмпатигээ дөрүүдийг кул гэж харах хандлага ажилладаг болсон шүү дээ. Тиймдээ сүүлийн үеийн ихэнх анимын гол дөрүүд арай жоохон хөрсөндөө болсон, Танжиро шиг харин ийм хитрхи сайн гэж хэлж болох ус панаалтай дөрүүд бол кринж харагддаг болсон. Энэ талаар би тусдаа бичлэгч хийж ийсэн дэлгэрэнгүй сонсомоор байвал сонирхож болно. За тэгээ тэр бичлэгтэр яснаа товчхон ярих юм бол сайн дөрүүд бол бусдад амархан ашиглагддаг. Тийм болохоор үзэхэд духгүй бас хитрхи мэдрэмжэндээ дийлдээд логикгүй шийдвэр гаргадаг гэх мэт иймэрхүү шалтгаануудаас болоод хүмүүсийн сайн дөрүүдийг дэмжих хандлага илт багассан. Эсвэргээрээ хинч өөрт нь хор хийж чадхааргүй сэтгэл хөдлөлтөө захирах төвөгчрхэг өөрийн гэсэн хүчтэй үзэл бодолтой харизмалтай дөрүүд бол яалтчгүй л үзэхэд тухтай хүн амьтанд биеийн дүүд дуртай шүү гэд хэлэхэд ч гэсэн арай багталтай байгаад байгаа шүү дээ ягаад ч юм. Яг уу би ч гэсэн энэ анимаас Танжирог дэмждэг гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ л Танжиро шиг ийм зөөлхөн сэтгэлтэй сайн дүр байж байгаа нь тэр хит туушрах гээд байгаа модыг жоохон ч гэсэн тэнцвэрчүүлж өгч байгаа болохоор их баярлагдав. Гэтэ ер нь Танжиро хэдийгээр зөөлхөн сэтгэлтэй ч гэсэн сул дор өдөр бол яагаад ч биш. Хэрэгтэй цаг үедээ өөртөө ч бусдад ч хатуу хандж чаддаг, сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргаж чаддаг. Энийг батлах жишээ нь нөгөө 3 дугаар сизон дээр Танжиро наранд чатгаж байгаа дүүгээ аврах уу эсвэл чөтгөрт алуулгаж байгаа танихгүй хүмүүсийг аврах уу гэдэг сонголт ирдэг. Ер нь бол хэнийг аврах нь ойлгомжтой шүү дээ угаасаа тий. Ямар ч хүн мэдээж өөрийнхөө хайртай хүнийг танихгүй гурван баачгаас илүүд үзэх нь тодорхой. Танжиро ч гэсэн хэдийгээр би шийдвэр гаргаж чадахгүй нь гэж хэлдэг ч гэсэн түүгээ тэрвэрээ зогсож байгаа нь угаасаа л аль хэдийн шийдвэрээ гаргацсан байгааг хэлдэг. Тэгээд харин дүү нь өөрийн төлөхөд намайг орхиод тэдэнд тусал гингүүт Танжиро хэдийгээр л дүүгээ авармаар байгаа ч гэсэн за одоо угаасаа нэгэнд аврахаас өнгөрцөн юм байна. Дүүгийнхээ өхлийг үн цэнэгүй болохгүй тулд энэ нөгөө гурыг аварчаа гэл. Тэрхэн хооронд тэр их сэтгэл хөдлөл зөвхөрлөө даван гараад тийм хүнд дарамтны дотор тийм хэцүү сонголтыг хийж байгаа л энэ дүрийг хэдийгээр зөөлхөн сэтгэлтэй ч гэсэн ямар хүчрхэг майндтай дүрвэ гэдгийг харуулж байгаа. Тиймээс Танжирод респект. За Танжирогийн дараа орох үз респект өгж байгаа дүр нь бол миний өвдрийн Goku.
Рингоку бол бүр яг самурай байгаа байхгүй юу? Яг өчтгөрийн ангууч дугасаал бүгдээрээ самурай л да. Гэтэ босод бүх төрүүдээсээ илүү их самурайлаг самурай байгаа. За, самурай гэж тэгвэл юу юм бэ те? Үгнийх нь утга болохоор ерөөдөө үйлчлэх гэсэн үйл үнээс гаралтай 8 дугаар зууны үед бол баячуудын газрыг хамгаалдаг бие хамгаалагч маягийн ил цэргүүд байсан байгаа. Тэгсэн нөгөө самурайнууд нь оршихын ирээр улам хүчтэй нөлөөтэй болсноор 12 дугаар зуунаас эхлээд бүр зүгээр нэг цэрэг биш. Бүр Япон улсын хамгийн дээд давхаргийнх нь үн цэнтэй хүмүүс болоод тэгээд энэ самурай нарын захирагч буюу шогун нь баг эзэн анаасаа илүү хэрэг мэдлэлтэй болоод энэ байдал нь 600 гаруй жилийн турш үргэлжилсэн гэж байгаа. Тэгээд самурай тийм их хэрэг мэдлэлтэй хүчтэй болчингууд мэдээж хүний хүсэл шунал бол буруугаар ашиглахыг хүсэн штэ. Тийм болохоор тэр хүсэл шуналыг яаж дарж исэн бэ гэхлээр Бушидо буюу самурай хүний ёсчуудаг самурай хүн яг ямар байх ёстой талаар бүр багаас нь ясанд нь тулцаа сургадаг байсан учраас самурайнууд тийм эрх мэдэлтэй ч гэсэн хүн амьтан дээрлэхэж дээрэмдэхгүй тийм хүчтэй сул доройгоо хамгаалах ёстой гэсэн асар том хариуцлага асар том ёс зүйг тээж явдаг байсан байгаа. Энийг болохоор Рингоку утгаар нь харуулдаг штэ. Би энд байгаа нэг ч хүнийг хөхүүлэхгүй гээл те. Самурайн бусдад үлгэр дуурайл болох ёстой гэсэн шин чанар бол яг Рингокуд байгаа байхгүй юу? Үнэхээр л Танжиро Зенитсу Иноусуке 3 тал үлгэрлэж чадсан. Тэгээд мэдээж самурай хүн бол нэр хүнд амьдралынхаа зарчмыг амнаас илүү үздэг учраас хэдийгээр Акасаг барахгүй гэдгийг мэдчихсэн ч гэсэн эцээ хүртэл бууж өгөхгүй тэмцээр зорилгоо биелүүлээд өгдөг. Яг уу энэ кул байдал нь баатруудтай төсtöж гисэн баатруудыг бодвол илүү хатуу сэтгэлтэй. Тэрэн ч нөгөө Незуко Танжиро хоёрыг үг хэлхийн зөрүүгөө цаазал гээд байгаа нь бол яалтчгүй баатрын шийдийг харуулж байгаа юм л та. 譜面が完成した。勝ちに行くぞ。 За, самурайнаас гадна хүүхэд болгоны багтаа том болоод болохыг хүсдэг байсан мэрэгчл бол мэдээж нинжа буюу шиноби. Угаасаа бас л Японоос үүсэлтэй гэдгийг ихэнх хүмүүс мэдж байгаа. Мэдээж Япончууд энэ том бэлэг тэмдэг, энэ том айкна энэнд оруулахгүй байх гэж байхгүй. Тэнгэн үзүү ихтэй Рингоку бол ханаас нь шас яг самурай байгаа байхгүй юу? Харин тэнгэн болохоор яг Япончуудын шиноби гэдэг ойлголтоос арай өөр төр байсан. За тэгвэл шиноби гэж юу юм бэ гэх юм бол товчхон ярил л да. Анх нөгөө самурайнуудыг эсэргүүцэх гээд дааж чадварын хувьд ч гэсэн, зэвсгийн хувьд ч гэсэн, туршлагын хувьд ч гэсэн дутмаг учраас ямар нэг зайл хэрэглэж нэг тийм шүн унтчихсан ч юм уу те, эсвэл гал тавьж байгаа зугтдаг ч юм уу. Ямар ч тач самурайтай нүүр тулаад барахгүй болохоор башир аргаар даалгавраа гүйцэлдүүлэх гэж оролддог нэг төрлийн бослогчд маягийн зүгээр энгийн хүмүүс байсан байгаа. Тэд нар нь явандаа зэвсгийн эрдэм сураад улам мэрэгжлийн болоод самурайнуудын тэр сэлмийг ялж чадах асаархан бөгөөд аюултай зэвсэг эзэмсэж сурсданых нь нэг нь тэр шүрхээ тэр аахгүй юу. Тэгээд нинжануудад бол тэр самурай ёс зүй нэр хүнд Бушидо өдр бол бүр түүч хамаагүй. Шиноби нарын хамгийн гол зорилго нь л ямар ч үнээр хамаагүй даалгавраа биелүүлэх. Тэгээд тэнгэн яагаад шиноби шиг биш вэ гэхлээр хэрэг мөн байсан бол хизээч Танжирог аврах гэж тийм эрсдэлтэй алхам хийхгүй байсан. Хизээч дээр сартай шууд нүүрэлдээд нэг эсрэг нэг толохгүй байсан самурай шиг. Бас яг уу самурайнуудын хувьд бол олон ихнэр авах нь хэвээ үзэгдэл ч гэсэн шиноби нарын хувьд бол олон ихнэр байтугай ихнэртэй шиноби ч гэсэн цөөхөн байсан гэж үздэг юм байлээ. Гэтэ энэний учир нь магадгүй нөгөө тэнгэн чин шиноби нэр хүний амийг үнэлэхгүй байна. Хитрхи харгас байна. Биеийн замыг орхилоо гэж шиноби байхаа болцсон болохоор харин ч бүр шиноби нарын хид үзүүлүүдийг шарандаа хийндэ гэж цаачин те. Өөрөөр хэлбэл тэнгэн шинобитэй төсхүү байгаа нь харин ч логиктэй үйлдэлж болно. Яг уу тулаанд ашиглаж байгаа арга техникүүд нь бол яг л нинжитсу буюу нинжа нарын ашигладаг арга техник байсан л та. Нэрээ дашимт хэлэх юм бол шиноби нар чинь нөгөө самурайнуудад арга техникийнхаа нууцыг мэдүүлж болохгүйгээд ихэнх нь тэр ном судраа устгачдаг байсан болохоор одоо яг шиноби нарын талаарх мэдээлэл юм бол айгүй хомос байдаг юм билэ харамсалтай. Шиноби болон самурай нараас ялгаатай бас нэгэн ярих хэвээр байж гэх юм бол сохой буюу лам тавчид. Эдгээр яадаг хүмүүс вэ гэхлээр яг нөгөө Шаолин сүмийн лам нар шиг дээрэмчд болон зарим самурайнуудаас сүм хивэд хамгаалахын тулд зэвсгийн эрдэмд сургалтсан лам нар ихгүй юу. Гэтэ Шаолин сүмийн лам нарыг бодох юм бол маш олуулаа. Бас тэдний сүултээ хийдэ хамгаалах биш бүр эзлэн түрэмгийлэх хандлагатай болоод хийдүүд нь хоорондоо хүртэл тулдах дайтах маягийн болдог байсан байгаа. Зэвсгийн эрдмийн үед бол самурайнуудаас тутахааргүй зарим бүр илүү ч байсан болохоор самурайнуудыг хүртэл айлгадаг байсан. Дааж 16 дугаар зуунд Одо Набунага гээд та нар их хэл харж исэн баг.
Энэ самурай lam нарын бүгдийг ялаад хомроглон устгасан болохоор одоо тэр хиттийн Shaolin сүмийн lam нар эдрийг утгах юм бол хамаагүй алдар нэр муутай хүмүүс нэх мэддэггүй түүхнээс нэг өсөндөө арчигдаад үлдсэн юм бэлээ. За тэгээ чөтгөрийн ангууч анимийн дүр Чулуун Хашира Гёме бол яалтчгүй энэ Сохой буюу лам дайчин гэж хэлж болно. Яг хөө энэ дүрийн талаар илүү гүнзгий ярих гингүүд спойл болчих гээд байгаа болохоор ингэсгээл архи. Тэгээд яагаад энийг ярьсан бэ гэхлээр хүн болгон самурай нинжа хоёрыг мэддэг ч гэсэн тухайн үедээ тэднээс тутахгүй алдартай нөлөөтэй байсан Сохой нар бол баг мартагтаад эхэлсэн. Ийм болсон байхад нь Demon Slayer ийм дүр оруулж ирээд дотоодд болон гадаадд энэ бэлэг тэмдгээс орцчихсан надаа айгүй таалагдсан юм аа. За тэгээ чөтгөрүүдийнх нь хувьд гэх юм бол бас л яг Японы үлгэр дээр гардаг чөтгөрүүд мөн нөгөө дийлэнхийнхэн шүтдэг Шинтогийн шашинтай холбоотой оршихуунууд ч айгүй их гардаг. Жишээ нь Дакиг бол Рокурокуби гээд Японы домгийн чөтгөрөөс, Кокушибаг бол Шинто шашны Цукуйоми гээд бурхнаас гээл те. Тийм нөгөө Нарутогийн Цукуйоми чинь Шинто шашин дээрх сарны бурхан байхгүй юу? Бас Мусаныг Нурарихион гээд яг жоохон царай мотелтай гэхдээ яг адилхан чөтгөрүүдийн эзэнгийн ихдэг зүйлээ санаа авсан гэж үздэг. Ер нь ганц чөтгөрийн эзэн гэдгээсээ ч гадна зан ай, шунал тачаал эдгээр нь яг л музаантай адилхан гэж ярьд юм байлээ энэ домгийн чөтгөрийг. Гэтэ энэ бол мэдээж худлаа. Бид бүгд музааны хэний санаа авсан гэдгийг мэднэ. Сайхан оролдлого байлаа. За нэг иймэрхүү. Гэтэ чөтгөрийн ангуучийн зохиолоос хамгийн таалагддгүй юм нь плот нь хит хурдан үсэрсэн гэж боддог. Яг нь нуршихгүй байгаа нь гоё л доо. Гэтэ одоо жишээ нь те Танжиро тэр чөтгөрийн ангууч усны дараа ийм ранкуд байгаа. Чи хамгийн доод талын ранк шүү гэж хэлдэг те. Энэ үед би амар догдолж ирсэн аахгүй юу? Жишээ нь одоо 6 дугаар ранкны ангууч хэр хүчтэй бол Гию ер нь хэдгээр ранкных юм бол эдрийгэл те. Тэгсэн тэр ранкнуудаа шууд хүсэр хаяад хамгийн хүчтэй хашираануудыг гаргаад ирчихэж байгаа юм жаах урамгүй санагдсан. Бас доод хэсэг кинерийг арай л доош нийцсэн юм шиг. Жишээ нь нөгөө 19 дугаар анги бол бүр миний сэтгэлийг үнэхээр хөдөлгсөн, сэгсэрсэн. Тухайн үед л адаа амар гоё мэдрэмж өгч ирсэн үйл явдал واخгүй юу. Тэгсэн Гиюгинд гарч ирээл Рюийг ганц авчилтаар алаад музаа үлдсэн доод хэсэг кинедийн бүгдийг хэдчихэнгууд миний тэр авч исэн гоё мэдрэмж бүр үн цэнийг болцсон юм шиг те. Рүү чи ийм хэл амт юм байсан юм шүү дээ. Танжиро тэгээ зовсон зоваагуугаасаа юу ч өөрчлөгдөхгүй байсан юм байна эдэргээл. Жохон өмнөх үеийнхаа дөрүүд рүү хит хүчтэй нөлөмцсөн нь урамгүй санагдсан. Тийм. Яах гээд үзэх юм бол зохиолын нэг жохон иймэрхүү байдлаар шүмжиж болохоо санагддаг. Гэтэ ерөнхийд нь ач үзэх юм бол угаасаа л бидний имчилгээнийхэнд хэлсэнчлэн тэр зураглал, дуу хүчим, найруулга, дуу оруул бүр ярилтгүй. Төгс гэдэг үгэнд бол ер нь ойртын шүү. Бас Япон гэдэг улсыг гадныханд ямар хүчтэйгээ сурталчилж чадчих нийтэр нь бол үнэхээр атаархмаар. Монголд ингээд сурталчилж хааш нартай хөтөл байдаг ч болоосай л гэж боддог. Заац тэгээ дахин хэлэхэд өнөөдрийн бичлэгийн ивент тгчээр Univision хамтарч ажиллаж байна. 95 анимыг үзхийг хүсэх юм бол 7 хоног болгон шинэ ангианы Univision аним багц болон Look TV-д ороод явж байгаа. Тийм болохоор Монголд орчуулгатайгаар албаасны эрхтэйгээр гэр бүлээрээ тухлан суугаад үзээрэй. За тэгээ баяа.